туулын хурдны замын асуудал нэлээд сөхөглөө шүү дээ. Харсан баг тий. Нэлээд өндрийг аав. Тэрний өртөг хэдий. 34 км зам шүү дээ. Тий? Тэгвэл та нар сонссноо энэ 25 оны 7 сард батлагдсан зүйл шүү дээ. Мэдээгүй та нар сонссон уу? Тэр нэг наадмын яг өдөр واخхой юу? 7 сарын 10-нд байна уу? Чуулганы өдөр болоод тэр өдөр баг хэдэн хууль баталчлаа мэдэхгүй. Амар хууль батлахдаа энэ туулын хурдны замыг 100% улсын хурлын гишүүнд ногооноор дэмжсэн шүү. Улсын хурлаар батлагдсан зүйл واخхой юу? Тэгснээр 8 сард нөгөө энэ яриад байгаа Хонконгийн компаниг тендер зарлаа шалгуулсан байсан шүү. Тэгээ бид нар яагаад энэ дээр эсэргүүцээд байгаа вэ гэхээр за яг хөө тэр нэг туулголыг ингээд байгаль орчин яах гэдэг асуу. Хамгийн гол асуудал өртөгт нь байгаа даа юмсан. Одоо нөгөө сэлэг голын нэг юм Берлиний хан шиг юм бариад байгаа шүү дээ. Хэдэн дөрөв өрсөж байгаа. 21 тэрбум шүү дээ. Тэгээ бодохоор уур хүрж байгаа үстэй. Амар өртөг өндөртэй. Энэ юунаас болж байгаа? Бид нар инфляцид өртөөд ингээд эцгүй байхад эдгээр зүгээр л мөнгөөр яаж туйлж ийн гэдгээс стресстэй уурлаад байгаа. Одоо энэ эмчнэр ер нь хордож байгаа юм байл. Бүгд гадагшаа гарсан. Солонгос явчих. Австрали яваа. Тэ? Тийш явчих. Австралид очиод юу гэж? Эрчүүд нь барилгын ажил хийж, эмэгтэйчүүд нь юу гэж? Цэвэрлэгийн ажил хийж. Солонгост бол бүх төрлийн юм хийж. Тийм үү? Ерөөсөө юунаас олдог вэ? Инфляцаас болж байгаа.